Нарэ. За энэ тоглоом биш болцоод байна л да. За тэгээ ингээ харах юм бол энэ тэнд юм भाईजान नूर खान बेस में आके गिरा है ये अटैक हुआ है नूर खान बेस पे बिल्कुल घर के सामने अभी एक जहाज गुजरा है тэгээ дайн гэдэг чинь жоохон халдвар өвчнөй адилхан баггүй. Нэг газар дайн задраад эхлэх юм бол талчтай. Пакистан тал юу исэн бэ гэх юм бол хил дээр олон танк байшуулж байна тийм. Энэ ихийг Пакистаны хооронд маргаан одоо бүр дайн болох шинжтэй ах шүү байна. За яг нь маргалж байгаа юм бэ гэх юм бол өмнө нэг видеон дээр ярьж ирсэн Жамму Кашмирийн тий нутаг дэвсгэр дээр ерөөхдөө хинийх юм бэ? За тэгэхээр шашин, хинду шашин, муслим шашин гэх маргаан бас байгаа. За дийлэх ард түмэнд амьдарч байгаа хүмүүс нь муслим шашинтэй гихтээ эртгийг талтаа орж байгаа. За энийг хүмүүс нь эсрэг үзэж байгаа энэ дайнаас хизэнээс эхэлсэн бэ? Энэ маргаан хизэнээс эхэлсэн бэ гэх юм бол энэ хоёр улс бий болсноос хойш хизэнээс бий болсон бэ гэх юм бол 1947 онд. За 1947 онд юу болсон бэ гэх юм бол Их Британи тий энэ этхийг талаасаа гарцсан. Тухайн үедээ энэ жижиг аймаг нутгууд шийдвэртэй байсан. Аль талдаа орох юм бэ? За тэгээ Кашмир, Жамму аль талдаа орсон бэ гэх юм бол хүчээр баг энэхний тал руу орсон болохоор энэ маргаан өнөөдөр явсаар л байгаа. За тэгээ өчигдөр шөнө юу болсон бэ гэх юм бол Пакистан тал энэ этхийг лөө ойролцоо 400 дрон хөөргсөн. Тэсэрдэг бодистой. За Пакистан тал дрон явуулсан. Энэ этхийг талс юу болсон бэ гэх юм бол пуужны явуулсан. Зэвсэг явуулсан, бөмбөг явуулсан. Бас хэдэн улс төрч нас барсан энэс болж ард түмэн. За энэ этгчүүд юу ярьж байна гэх юм бол террористууд манай улс руу халтж байгаа. Энэ бол үнэн. Өнгөрсөн 20, 30, 40 жилийн хугацаанд муслим, исламист террористууд олон удаа энэ этгэлөө дайралт хийж байгаа. Хамгийн том дайралт хийзээ болсон байх юм бол та магадгүй санаж магадгүй. Тэ 2008 онд тэ Мумбай хотод. За энэ этгэлчүүд юу ярьж байна гэх юм бол Пакистаны террористтэй үзэж байгаа. За Пакистан юу ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ даварцсан энэтхэг хүмүүс манай нутаг дэвсгэр манай муслим ард түмэнд тэнд амьдарч байгаа хүмүүсийг хүндлэхгүй, тоохгүй доромжлоод байна. За саяны маргаан хизэнээс эхэлсэн бэ гэх юм бол ойролцоо нэг сарын өмнө тийм муслим террористууд Кашмирийн тэр талбай нутагт тийм ойролцоо нэг 20 хүмүүс алсан. Хаана болсон бэ гэх юм бол аялал жуулчдын тийм талбай дээр. За энэ нэг сонирхолтой бичлэг байгаа. Энэ зүгээр хүн одоо zip-liner явж байгаа таад мэдэх юм бол тэрэлж бас юм байгаа. Тэгээд харцгаа. Аллаху акбар. Аллаху акбар. Хайрлан багаар. Зүгээр нэг модноос нөгөө мод руу ингэ явж байгаа юм. Тэгээд цаана бас таад ингэ сонсоорой заяа. Зэвсэг акер дуулж байна. За энэ хүн бас жоохон мэдрэмжгүй те доор юу болж байгаа юм бэ гэх юм бол нэг сайн анзаарахгүй байна. Сонсноо. За дахиад тэгээ одоо хүмүүс гүгээд эхэлнэ. Гуруудаа. Тэгээ одоо гүйж эхэлсэн хүмүүс. Тэгээ баам дахиад. За тэгээ гүйж эхэлсэн хүмүүс те. Энэ онцлаа. Азараггүй да. Одоо тэг яг энэ талбай дээр оролцооны 20 хэдэн хүмүүс нас барсан. За энэс олж юу болсон бэ гэх юм бол маргалдаад эхэлсэн. Тэг хэлж байгаа үг мөг ерөөдөө ширүүцэд эхэлсэн. Тэг энэ амар маргаантай талбай. Яг гэх юм бол тэг энэ Их Британи гарснаас хойш 1947 онд тэг зарим талбай нутаг хятадууд булаагаад авсан. Зарим талбай нутгийг энэтхэгчүүд булаагаад авсан. Зарим талбайг Пакистанууд булаагаад авсан. За энэтхэгчүүд юу гэж хэлж байгаа гэх юм бол Аксай чин хэсэг манайх гэж хэлж байгаа. Хятадууд их биш ээ. Тэ? Тэгээд энэ Жамму Кашмир Пакистанчууд юу хэлж байгаа юм бол энэ манай тал нутаг дэвсэг гэж ярьж байгаа. Гих мэдчлэн. Өмнө бас нэг бичлэг оруулж исэн хятад энэтхэгчүүд энэ хил дээрээ угаасаа маргалтж байгаа бүр баг 7 хоногт нэг удаа хоорондоо модоор хоорондоо зодтолдог одоо ямар нэг зэвсэг юусаа ашиглахгүй тэндээ зүгээр тий боронко гаргаж байгаа. За Пакистан энэтхэгчүүд бас тийм талтай гихтээ тий зэвсэг ашиглаж байгаа. За өчтөр шөнө юу болсон бэ гэх юм бол та ингэ харж байна. Тэгээ дроны эсрэг зэвсэг одоо энэтхэг хил дээр ажиллаж байна.
flag fire гэсэн үг л дээ. За тэгээ энэгт Bismillahirrahmanirrahim. Today on 10th May at the time of Fajr, Пожин we have given a strong punch to our coward enemy. Alhamdulillah. баг Пакистан тал байж магадгүй тий. Алхамдулилlah. Nare Allahu Akbar. За энэ тоглоом биш болцоод байна л да. За тэгээ ингээ харах юм бол энэ тийм भाईजान नूर खान बेस में आके गिरा है ये अटैक हुआ है नूर खान बेस पे बिल्कुल घर के सामने अभी एक जहाज गुजरा है тэгээ дайн гэдэг чинь жоохон халдвар өвчнөтэй адилхан байхгүй. Нэг газар дайн задраад эхлэх юм бол тий ингээ тарчтай Пакистан тал юу исэн бэ гэх юм бол хил дээр улам олон танк байшуулж байна тий. За тэгээд ер нь бол улс төрчд бас энэ дээр одоо нас орсон жишээлбэл тий Rajuri ADC-гийн одоо иргэдийн төлөөлөгч гэсэн үг энэ бөмбөгдөөд юм тесрээд тэгээд нас барсан. За энэгчүүд юу хэлж байна гэх юм бол Rafale formation that I will share. The call sign is Godzilla. Call sign is Godzilla. Гой нэр өгөх юм аа. As soon as those animals are extinct, so this one also got extinct. Please play. So he's asking whereabouts of his formation member. За тэгээд хагнуулын хаалт PR хэвлэл мэдээллийнхэн Twitter, YouTube, X хаасаагүй ерөөхдөө одоо fake news гарч байгаа, үнэн news гарч байгаа, бичлүүд гарч байгаа гэх мэт шүү. Онгоц, дрон, ихбо, пожин, Nicaragua. So the formation knows. Rafale. His leader knows that one of his flight member is not there. They have an RT. This is the original RT that they are exchanging, and they're asking about. RT гэдэг чинь radio transmission. Хөөе. 6 жил сар болгон сая төгрөг хөрөнгө олт хийсэн хэдийн хөрөнгө олтын батс болох вэ? 145 сая. Сарын 2 сая төгрөг далт хийсэн 6 жилийн дараа 275 сая төгрөгтэй болох юм. За, сарын 4 сая төгрөг далт хийж чаддаг хүн одоо Солонгост амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүс баг бүгдээрээ чадна. 6 жилийн дараа хэрэг мөнгөтэй болох вэ? 536 сая. Энэ юу гэж нэрлэх юм? Санхүү үргэлжлүүлээ, байрны урьдчилгаа, хүүхдээ гадаад сургана. Ерөнхийдөө та хэдийн мөрөдөж байгаа бүх юмыг биелүүлэх боломжтой. Тэгээ та баг бүгдээрээ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд иймэрхүү хэмжээний мөнгийг олж исэн баг, далт их боломжтой байсан баг. Малчин жишээгээр үзэх юм бол өдөр болгон хонь хураг авчираад тушаасан уулын ам харсан чинь харамсалтай. Хов хос. Энийг яаж засах вэ? Хашаа засдаг хүнийг дуудах уу? Хотлаа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тань мөнгийг тоох хэрэгтэй. Мөнгийг тоох юм бол мөнгө чинь чамайг тоож эхэлнэ. Энийг хаанаас сурах юм бэ? За, би нэг шинэ менторшип хөтөлбөр гаргасан. Мөнгөний дүрм гэсэн нэртэй. 200 хуудас гарсан контент, 25 гарсан видео хичээл. Юу дүүрэн байгаа юм бэ гэх юм бол дасгал. Чи дансааны чи анхныхаа хөрөнгө оолтоо хийн. Чи мөнгөний тухай бүх ойлголтуудаа авчна. Тэг хамгийн сүүлд тий чи 5-6 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа хэдийн хэмжээний хөрөнгө оолтын нөхцөлтэй болох юм бэ? Бүх юм гаргачна. Дэлгэрүү мэдээл доор линкээр байгаа. За, одоо контент дээр өөрчлөлөө. Тэгээ дахиад хэлье. Мөнгийг тоох юм бэ? Мөнгө чамаас тоох. Тэгээ 2008 онд Мумбай хотод тий нэлээд хурц том террорист халдлага болсон зоч буудал 5 хоттой зоч буудал маш олон хүмүүс нас барсан маш олон цагтаа тэгээд эннээсээ хойш ерөөхдөө ингээ маргалдаал явж л байгаа. Тэгээ энэ хаанаас хизэнээс эхэлсэн бэ гэх юм бол тий түрүү хэлжсэн 1947. Тэгээ энэгчүүд одоо юу ихлүүлсэн бэ гэх юм бол Operation Sindoor. За энэгээр юу хийж байна гэх юм бол Пакистан энэтхийн хил дээр байгаа террористийн дэмждэг бааз тий дэмжигч тийм бэлтгэлийн талбай террористуудыг бэлдэж байгаа тий зэвсгийн агуулга бүгдийг нь устгах гэж одоо арга хэмжээ авч явж байгаа. Тийм. Ер нь 24 пуужин явуулсан 25 минутын дотор өчтөр шүн. За. Тэгээ энэ бол 2019 онд болж исэн
2017 онд болж исэн, 2008 онд болж исэн. За тэгээ ингээд түүхийг ингээд судлаад ирэхээр энэ байна заяа. 1947 онд тий тухайд Кашмир сонголттой байсан. За Их Британичууд гараа явсан. Тэгээд жижигхэн аймагуд тэгээ хунтаачийн удирдлагын доор тий сонголттой байсан. Аль талтаа орох юм бэ? За тухайн үед Кашмирыг удирч исэн тий язгууртан гэх юм уу да Харисын гэсэн хүн. Өөрөө хиндүү. А гэхдээ тий өөрийнх нь доор байгаа удирч байгаа ард түмэн маань дийлэх нь муслим. За тийм учраас эргэлзээтэй байсан. За Пакистаны талдаа орох уу, энэтхэгтийн талдаа орох уу? Яагаад гэх юм бол өөрөө мань хүн хиндүү, энэтхэг гаралтай хүн байсан болохоор энэтхгийг сонгомоор байсан хэрнээ ард түмэн муслим шашинтай Пакистанда илүү ойрхон байгаа учраас эргэлзээтэй байсан. За шийдвэр гаргахаасаа өмнө тэг Пакистанаас муслимчууд ерөөхдөө дайралт хийх гэж үзсэн мань хүнийг хөөгөө гарах гад тэр нутгийг булаагаад авах гэж үзсэн. За тэгээ Харрисын юу хийсэн бэ гэх юм бол энэтхэгчүүдээс тусламж дэмжлэг гуйгаад тэгээ энэтхэгчүүд туслаад тэрнээс хойш тэр талбай маань одоо ерөөхдөө энэтхэг талдаа орсон байгаа. За тэгээ энэний цаана зөндөө фейк ньюс явж байгаа тий худлаа юм зөндөө байгаа бах. Тэ гол юм юу юм бэ гэх юм бол тэ тэр усны хангамж. Тэ усны хангамж хөдөө аж ахуйны салбар тэ манай Монгол улсын туулгоол сэлэнг гих мэдчлэн баазсан гэсэн үг л дээ. За тэгээ дараагийн маргаан хизээ болсон бэ гэх юм бол 1965 онд Пакистанчууд Operation Gibraltar эхлүүлээд тэндээ ерөөхдөө Кашмир тэнд бослого тэ босгож үзсэн энэ дээрээ фейлдсэн. Тэгээ энэ дээр та харж байгаа бол хэдэн мянган Пакистан энэтхэг цэрэг нас барсан. За энэ дайныг хэн зогсоосон бэ гэх юм бол United Nations одоо нүүб зогсоосон гэсэн үг. За энэ зогсоосныхын дараа хил мэл ямар нэгэн байдлаараа шийдэл юусаа гаргаагүй энэ маргаан зүгээр гаццсан царцсан тий. За дараагийнхан 1971 онд тий East Bengal одоо East Pakistan гэсэн үг. Тэнд бас ерөөдөө маргаан гараад тэд нар бослого гаргаад юу болсон бэ гэх юм бол тусгаар тогтолцоо зарласан. За East Pakistan байснаа Бангладеш болсон. За тэнд маргаан дайн гарснаас болоод маш олон хүмүүс тэр Бангладеш East Pakistan-аас зүхтаад энэтхлөө хэдэн зуун мянга хэдэн сая хүн зүхтгэж оролдоод тэр humanitarian crisis болж исэн. Энэтхэг улс тухайн одоо бас ядуу бүр нэмээд хэдэн зуун мянга хэдэн сая ядуу хүмүүсийг барахгүй дийлэхгүй тэгээд ерөөхдөө энэ маргаан дахиад эхэлсэн. За хамгийн сүүлд хамгийн том дайн хизээ болсон байх юм бол 1987 онд сонгуул болж исэн Кашмирт. За тэгээ энэ сонгуул бодлонтой, маргаантай тэгээд Пакистанчууд юу хэлж байна гэх юм бол энэтхэг тал, хиндүү тал нь энэ сонгуулийг булаагаад авсан хулгай болсон гэж байгаа. За тэрнээс хойш ерөөдөө иргэдийн дайн явж байгаа. Энээс олж дахиад байлдаан эхэлсэн 1980 90-ад онд дахиад хэдэн мянган цэргүүд нас барсан. За тэгээ 2000-ад онд тий Мумбай хотод террористийн дайн болж исэн. Гэхдээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол өчтөр шөнө тий энэтхэгчүүд Пакистанчууд бас хоорондоо мессеж явуулсан. Та ингэ харж байгаа юм бол тий энэтхэг тий энэ яг өнөөдөр өглөөний мэдээлэл. We do not seek war unless Pakistan also wants it. Юу хэлж байна гэх юм бол энэтхэг тал нь бид нар дайн хүсэхгүй байна. Гэхдээ Пакистанчууд дайн хүсэх юм бол бид нар ч гэсэн байлтахад билээ. За тэрний өмнө Пакистан тал тий гадаад хэргийн сайд нь юу гэж хэлсэн бэ гэх юм бол энэтхэг тий зогсох юм бол бид нар ч гэсэн зогсноо. Тэгэхээр аюу сонирхолтой энэ олон улсын хэвлэлийн байгууллага, social media, content creator-ууд хэвлэл мэдээллийнхэн том улс төрчд одоо Америк улс байна уу, Оросууд байна уу, Европчууд байна уу энийг ерөөсө сериусны хүлээж авахгүй байна. Тэр нэг тоглоом юм шиг тий. Тэгээ энэтхэгчүүд ингээд тэгээ тэгнэл бидтэй. За таад миний бас өмнөх контент үзсэн бол бас энэтхэг Пакистан талыг жоохон шоолсон маягаараа тийм маазарсан контент хийсэн. Тэгээд ерөөхдөө олон улсын хандлага яг тиймэрхүү байх шиг байна. Тоохгүй. Тэ. Гэхдээ тооход бас жоохон хэцүү яагаад вэ гэм бол одоо энийг харцгаая. Тэгээ энэ сахал үсэн гоё. Тэгээ энэгчүүд бас ингээд ширүүн үг хэлдэг юм байна л да. Тэгээ хэдүүлээ хамт сонсцгоо. And you forget that India is a nuclear power. За мартва энэтхэг манайх тэгээ цүмэн зэвсэгтэй шүү. India is a space power. Бид нараас сансрын тэгээ поожны явуулсан шүү. We can blast the hell out of Turkey if required. We can blast the hell out of Turkey if required. Бид нар
Тэ? Туркийг чулуун зэвсгэлөө тэ авчирсан ч болно. Тэ бөмбөгтөө. No, Turkey has been misbehaving Тэ. Турк улс сахилга гутсан шүү. for quite some time. You know, they recruited Erdogan. Тэ. Ерөөдөө олон нэлээд удаан ингэ сахилга гуудж байна. Тэ. Тэгэхээр энэ жоохон тренд болч магадгүй юм байна. Тэг таад ингэ харж байгаа юм бол 1947 он, 65 он, 71 он, 87 он, тэ 2000 он. Одоо хэдэн жил болж байгаа юм бэ гэх юм бол бараг 70 жил болж байна. Тэгээ хинду шашин, муслим шашин. Тэгээ миний байр суурь бол ийм. Ерөнхийдөө ингээ өнгөрсөн 50, 60, 70 жил харах юм бол энэ ислам шашин, муслим тэ ер нь бол нэлийн боронктой, ширүүн. Өөр шашныг ерөөсө хүндэлдэггүй байх ёсгүй устгах гэж явдаг. Тэгээд Европ байгаа, Америкт байгаа тэр North Africa-гийн гаралтай, Араб интервьюсгаас гаралтай хүмүүсийг ингээ харах юм бол ер нь соёл муутай, боронктой хүмүүсийг хүчнэтдэг, гэмт хэрэг хийдэг, хулгай хийдэг, хүмүүсийг хутгалдаг. Афганистан, Ирак гэх мэтчлэн Ал-Каида, ISIS ингээ харах юм бол өөрөөхөө тэсэлдэг гэх мэтчлэн Шариа лоо шаарддаг, баг чулуун зэвсгийн үеийн хууль тогтолцоог ингээ өсдөг. Эмэгтэйчүүдийн эрх ерөөсөө байхгүй, эмэгтэйчүүд сонгуулийн эрх ерөөсөө байхгүй, эмэгтэйчүүд хөссөн хувцас өмсөхгүй гудамжинд гарахтаа нэг майхны доор гарах ёстой гэх мэтчлэн миний байр суурь ерөөхдөө ойлгомжтой. Им радикал муслим ислам шашинтай улс орнууд угаасаа явахгүй харгас тий тэгээд би бол энэ дээрээ бол энэтхэг талтай л зогсож байгаа. Яг гэх юм бол муслим шашныг хэдүүлээ одоо 30-40 жил харлаа бүтэхгүй. Тэгээд дөнгөж видеога дуусгасан чинь шинэ мэдээлэл гарч байгаа. Энэтхэг улсын ерөнхий сайд дөнгөж сая уулзлаа. Хинтээ уулзсан байх юм бол Батлан хамгаалтын сайдтай уулзсан. Дотоодын аюулгүй байдал тагнуулын албатай уулзсан. Юу бэлтэж байгаа юм бэ гэх юм бол хүмүүс ярьж байна гэвэл хариу бэлтэж байгаа. За бас өнөөдөр өглөө ямар мэдээ гарсан бэ гэх юм бол Пакистаны ерөнхий сайд бас энтэй уулзсан бэ гэвэл цөмийн зэвсгийг удирддаг албаныхандаа уулзсан гинэ. Гэхдээ 4 цагийн дараа тий Пакистан улсын Батлан хамгаалтын яамны сайд нь тийм уулзалт болоогүй. Ерөөдөө мэдээлүүд нааш цаашаа ингэ явал үний юм худлаа юм уу? Гэхдээ энэ энэтхэгийн мэдээлэл бол бодит үнэн. Яг гэх юм бол Нарендра Модигийн албан ёсны X хаяг дээр энэ мэдээлэл гарсан. За тэгээд хэдүүлээ өнөөдөр шөнө юу болохыг харъя. Энэ хурдан зогсоосоо тий. Европт одоо юм болж байна одоо Аз тэгээд энэ нэг халдаад дараа Хятадууд, Тайван гих мэтчлэн яг ингээ цасан бөмбөлөх шиг явдаг байхгүй амар аюултай цаг бай.